За ингээд comedy lab-ийн цаашин тайз цаашин клуб lab нэг and pop хаана байна вэ гэвэл Төвлийн гудамжинд явж байгаа төвийн таврын ажил шалан бүсгэж байгаа. Нэгдүгээр сугал шалан бүртөөс урагшаа 900 зүгээр 120 км алхаад байгаа. GS 25-ын яг хэсэг тав гэж хэлж байна. Ягаан өнгөтэй lab нэг and эсвэл нөгөө талаасаа Баянгол засвал дундуур алхаж орж ирвэл 220k гэдэг резиденс байна. Хараад шууд туунгаар тийш игээл. Тэгээ Max Group-ийн барьсан 220k резиденс. Тэндээс бас яг 120 км. Тэндээс бас 120 км тэхийг олдно. Эсвэл цирк талаас орж ирвэл их Монголоор эргэж орж ирээд Шазан баарны үйлдвэрийг эдийн зургууд туунгаар тийшээ эргэлээ дахиад 120 км. За ингэ нөгөө дүү машин зогссон. Инч байна. Орой дээрээ бид санхүүгийн төв гэсэн бичгтээ өндөр бор барилга хэдэн давхар вэ? 11 давхар барилга. Гончин. 11 давхар барилгын Д1 давхар л байгаа. За энэ тэгээд ерөнхийдөө бол комеди тоглолт болж байна. За Улаанбаатарт болж байгаа хамгийн гоё гэж өөрсдөө хэлээд байгаа Монгол хоол байна. Монгол пабны Монгол хоол. Орхол, буушур, буур, за ерөн тэгээд гадаадаас ирж байгаа та бүхэндээ гадаад амьдарч байгаа Монгол хоолоос сансан бас дээрээс нь комеди үзмээр байгаа хүмүүс өөр. Орой. За ингээд лаб нэгээс юм уу жидээ үргэлжлэж байгаа. Авцгаа. Самасана. Юм болж иди эргэн ирлээ. Шууд ингэ эхэлчих юм уу? Игээ өөр яаж эхлэх эхлэл хийгээ энд байдаг инээ тэрийг явах. Тэр чинь гадаа дараа нь энийг хийж. За гэхэд. За 2 3 Самасана. Эргээд дуулж байгаа таалтай. Юм болж идэг энэ шахааны дугаар явчих шүү. Ингэсэн ер нь амьдрах гад тий амьдрах хин хиний маань бизнес хэцүүрээд одоо буцаад нөгөө өнгөө хоол иддэг юм руугаа орсон мэт хоёр одоо. Би бол дампуурсан. Би уугаад аригч болно гэж. Америкээс ирсэн. За яг ханаа маань байхгүй учраас юу Америкээс ирсэн би. Юу Америкээс. Яг юм болж идэг ягаад асуусан шалтгаанаас ирэх гэж штэ. Тэг мөнгөгүй болоод тацсан штэ энэ чинь. Тэгээд манай хүн чинь бас Америк яваад ажил амьдралаа дээшлүүлээд бас 3 жил болоод 2 жил болсон байна. 2 жил болсон байна. Тийм. Тэгээд 92 жил болчихсон. 92 жил болсон. Цаг хугацаа амар хурд явж хөгшилж байна. Тэгээд өс суулгуулсан. Ханаа 2 хүүхэдтэй болсон. За ингээд ер нь бол товчхондоо битэрийн хувийн амьдралын мэдээлэл юм байна. Харин одоо бид хоёр хаан сууж ийн гэвэл Comedy Lab-ийн цоошин тайз, цоошин клуб, Lab нэг pub дээрээс юм болж идигийн хідэн дугаар эндээс явна. Энэ гарч байгаа гайхалтай гоё Монгол хоолнуудыг танилцуулах юм аа. За тэгээд өнөөдрийн дугаар бол Comedy Lab дээр гарч байгаа цөөвөн гэдэг. За олоо. Хоёр төрлийн цөөвөн гарч байгаа. Энэ болохоор цэргийн хөө цөв. Ямар цөв вэ? Цэргийн хөө цөв. Цэргийн хүү. Чанга хэлсэн шүү. Одоо хөгшрөө дүүлийн болоод. За ингээд. За ангийн ламсад төсчөө. Орж ирлээ. Ширээн дээр байгаа QR кодыг уншууллаа. Меню орж ирлээ. Идэж. Өглөөнөөс хойш юуч бит идгээд худлаа. Ойрлоо хэлж байгаа л. Цангуутаа худлаа хамгийн юм. Үе нара хоньны нүд. Монгол хоол. Өвчөөдөө цөөвөн ийм порцоор 32,800 төгрөг. За энэ цэргийн хүүгээд. Яагаад цэргийн хүүгээд нэртэй гэхээр гар аргаар бэлтгэгдсэн чансан хоньны толгойг шулаад гэрчээ жижиглээд том өргөн гуралтай энэ нарийн гуралтай байна заа. Энэ гоё юм. Цэргийн хүү 28,800. За ингээд дарсан сонгон монгонтой энэ юу юм? Халиар. Дарсан халиар мэлэртэй. Яа. За идэл шүү. За идэж. Ер нь бол Монгол хоол гардаг. Энэ хөмөл биш дүр. Хөмөл. Монгол хоолнуудаа гоё пявны даруулгатай пабжуулъя гэдэг. Энийг ингээд идчихээ тэгээд араас нь пив арх уул баларх юм шүү. Юу гэж тий. Энэ ч тийм амар гоё тусвахтай гоё уус. Энэ төөгөө стилийн паб байна уу юм бол яахаар. Мангар том өөх мөхтөө. Энэ гэхдээ өвчүүний хэрсэн биш. Мах өөх алгалцсан яг ч юм өөх биш хэрсэн гэдэг нэг юм. Өөхч биш булчирхаач биш гэдэг шиг ажиллахаар ингэ нэрх гэдэг. Жаанаажгүй. Энэ хэд гинэ? Энэ 28,800. Энэ 32,800. 4,400 зөрүүтэй. За манай октод бол орж ирээд энийг авахд баг гуруулаа шүү. Тийм. Хуваагаад идэхэд бол болох юм. Гурилын бас даагаараа жоохон зүлгэж мүлэгдээ салжсан ч. Нарийнхан гурилтай. Өвчнүүд нь томороо байна. Ловн байна. Манжин байна. Манжин хийсэн шүү дээ. Шар манжин. За ногоонд нь тэгээ болж сонгоноор сонгон сармын суурлаа. Ширмэн дээр гарч ирж байгаа халуун ширмэнтэй. Гоё байна. Цөөвөн яг Монгол хоол. Мэдгүй. Одоо манай ирчүүд их дуртай шүү. Бүгдөө цөөвөн. Энэ бол хамгийн их цацагдаг хоол баг тий.
Нүүрс усгтэй гоё. Хөөрлөгтэй. Тийм. За хэдэн төрлийн хоол гарах юм? Нийтдээ 30 гаруй төрлийн хоол байна. Монгол шил, Монгол хоол. Ер нь бол тэгээд ингэж ярьж байгаа. Одоо бол хоёулаа Монголын брэнд чах болчлоо шүү дээ. Нэг Японы онгой гэдэг үстэй. Цагаан шүлтэй хоол идэгэдсэн чинь хонцон цовин дээр цай хийгээд өгсөн байсан гэдэг. Хоёр төрлийн цовин гарч байгаа. Тэгээд энэ толгойг бол би яг одоо манай ардталд бол 24 м квадрат талбайтай галтгой ажиллаж байна. Ер нь бол нэлээд дажгууд орно гэж юм. Манай тоогооч нарын хэлж байгаагаар бол ийм Галтгой том уу? Тийм галтгой том зай талбайтай учраас энд бол бас бүх төрлийн халууны боловсролтой гой хоолнуудыг хийнэ гэх. Тэгээд ер нь бол яг хуу пабнд бол дандаа л Монгол хоол гарна гэж ярьж байгаа. Одоо жишээ нь энэ толгойг авчраад сайхан чанаад, зумлаад, мулбул шулаад жижигэлж хисчээд тэгээд толгойтой цөв. Нэг бараг нэг толгой арай орохгүй байгаа хоног 250 граммаас 300 грамм гэлөө гэж ярьж байгаа байхгүй толгой. За тэгээ гурил нь болохоор өөрхөн далбар ийм байгаа шүү дээ. Чи одоо тэгээд 120 гаруй ресторан орсон юм чи одоо таны өөрийн чи ажиллаж байгаа ресторан одоо мяа байвал одоо өөрөө хариуцлага хүлээх юм бол. Би ч одоо юусэн аимшигтай галтгой малтгон дээр ч өнө аяг шангаа өөрөө байгаа шүү дээ. За тэгээд хүмүүс ингэ болчихсон. Угаадаг машинаар угааж байгаа. Аа за. Яг гоё ээлжийн цомын шиг амжигч. Надад бол толгойтой нийлүү гоё юм. Гоё юм аа. Тийм. Яг өвчөө бол бид ингэ жилдээ бол бас ер нь иддэгчтэй айл майд гоё өвчөө. Толгой бол нэг иддэггүй учраас ийм толгой илүү гоё. Тэгээ яг зөөлхөн юу вэ? Яг нэн үүсгэд амар зөөлхөн гоё. толгойг нь бол ялж болгосон байна шүү. Тэгээ ингэж чинь толгой ч өөрөө 500-600 грамм мах гардаг юм уу? Хоньны толгойгоос дундаж толгой байна. Яг чанаад толгой шасан чөлийг уухаар ядаргаа аим сан тайлбардаг гинэ. Чөлөө гарч байгаа юм уу? Шүлтэй бас байгаа. Хоньны толгойтой тэрийг дараагийн дугаар шүү дээ. Хоньны толгойгоор хийсэн хоргоглсон шүлгээд халуун улаасгсан чулуу хийгээд чулуугаар нь буцалгаад тийм амттай шүл байна. Хоёулаа тэрийг дараа нь идэн заяа. Толгойн махыг идээд хүний бие автоматар одоо энэ юутэй тийм нөгөө магийн загны орц тийм өндөр гэдэг юм амар амардаг гэнэ болчин бүр ингэ тайвшраад зүгээр ингээл унтмаар болоод нойр үлдэг гэж. Тэгэхээр толгой чанд идэх нь өөрөө бас тийм ашигтай учраас монголчууд хоньныхоо толгойг тэгж их өргөн дэлгэрээр иддэг байсан байна. Манай аавын үед мөч шуудаа толгой авч маа дэлгүүрээс тэгээ иддэг байсан гэдэг байхгүй. Нэрэлтээ наад толгойч айгүй гоё амтсан. Бөөглээд. Янз. Энд ч тэгээд дотроо өөх мөхтэй байна. Бас янзрыг. За тэгээд ийм томинг дайдж идэхийг хүсвэл нэгдүгээр сургуулийн урагшаа авж байгаа. Чанан бүр төвөөс урагшаа. Оранж гэдэг самбарыг олж харах юм бол яг тэрний ардталт байж байгаа. Lab 1 гэж бичсэн. Нэгдүгээр сургуулийн эсрэг талдчтай тэгээд болоо. Тий. Хуучин Ernst Young-ийн офис. Харвас яв ягаан ганцхан бүр хоёрын гол. ганцхан жижигэн төөрхөн дүүц шиг юм байгаа. Тэгээд доошо буунгууд. Доошо буугаад ороод ирэнгүүт маш гоё комеди тайц. Айгүй гоё орчин. Тийм машин хоол идээд. Юу юм бэ? Сүүлдээ оо лайт. Оо. Хоол. Шаар тостой. Янз гоо. За яг энэ сүйдээ цаг одоо ингээд шууд юутайгаа цөөнтэйгээ идэх гэж байна. Ингээд байна шүү дээ. Янз юм байна. Энэ хараа ийм жижигэн хэрчсэн сүүл байна. Нохоо шуу байна. Шаартаа самтагтаад байгаа юм. Тэгээ басан муудаа амтагдаад тий. Нөгөө хийцтэй сайхан борцтой. Янз тэгээ борц. Борц амтагдаад. Юу ингэхэр юм бэ? Гадаадаас ирж байгаа хүмүүс комеди үзмээр байдаг өдрөө хүрээд ир заяа. Гадаадаас ирсэн юмшин гоё комеди үзээд тэг яг нэг Монгол хоолой идэл яг янзаа. Ялангуяа гадны найз нөхдөд аваа хүрээд ирэх юм бол цөөн хоорхог дандаа үндэсний хоолой доо. Дандаа үндэсний хоолой. Тэг гоё инновацлцсан. Жохон ногоо могоотой болгоо бас хитрхи дам махаар бөмбөгдөг айгуу гоё. Ер нь ингэж байгаа. Монгол хоолойг павжуулъя. Тэгэхээр нэг юм хэлбэр дүрсийн жохон өөрчлөөд тэгээд пабны орчинд зохицуулаад тэгтээ амт порц юм бол янзын сайхнаар байж. За гоё. За энэ 32800-ийн цөөнг бол баг ер нь нэрнгээсээ 3 багцар иддэг 3 хүн бол идэхээр би бол бас үнэхээр барахааргүй л амар. Хоёулаа эндээс бараг нийлээ хийлээ. Тэгээд стил үлдлээ. Бүх толгойг нь түүгээд идчихлээ. За тэгээд эдгээр хоолыг эдгээр гоё цөөнг амсч үзэх. Одоо энэ аваар чи офсууд юу вэ? За энэ Twin Tower-ууд байна. За ийшээ Ernst Young байна. Өөр янз янзын офсууд. Цааталт нь Winder байна. City Plaza байна, MCS Plaza байна. За тийм байна. Skytel байна. Skytel-ийн арын ICC-гээ шинэ баригдаж байгаа байна. Монгол HT байна. Monis Tower байна. Драмын театр байна. Драмын театр байна. Энэ бүх газруудаас ерөөсө 2-4 минут алхаад хүрч байна. Оо ийш хамгийн том офис, хамгийн сүүлийн үе шинэ орсон Алтан жолоо. Гончин. Алтан жолооч аврах том офис байгаа үстэй. Тэндээс банк байгаа, өөр юу вэ? Алтан жолоо тэр чигээрээ байгаа. Тийм Ernst Young тийш нүүсэн гэсэн.
Тэгэхээр тэрэндээс 5 минут алхаж ирнэ. Энэ хавьяас бол нэг 2-4 минутанд алхаад ороод ирнэ. Завдахгүй хамгийн том энэ Конрад ашиглалтанд орно. Конрадын бүх зүйлчид орж ирсэн. Олдуудаа ирэх гэж байгаа бол эртхэн шиг уцтаа захиалчвал яг энэ хорхон морхон юм хуунд чи бэлдээ байж. Тэгээ олдуудаа ирэх юм бол бонус жоох их юм тийм мах зах юм. Асуудалгүй. Одоо наа чи өөр гэж байгаа. Яг маргааш өөрөө найзуудаа дагуулж ирдэг. Зүгээр цагаан хоолоо захиал нөгөө worth it гэдэг шиг яг авсан төлсөн үнэндээ хангалттай маш гоё амттай маш их борцтой хоол. Чадахгүй л яа. Нэг шиг манайх офсороо жоох ирж мэрээд ийдэн. Тэгээд тэгээ хэмдрэл аваад ярьж өрөөд байсан чи. Дараагийн дугаар дээр ганц хоёр осоо тэнд сонсох чи тусдан тэгээ эндээс хоолоо идээд маа энэ шидэд. Яг тэгээд одоо амьдрал хэцүү байж тийг. За захирлыг дагаж яваад нөгөө юу гэдэг лээ. Мартны хишиг явгал гэдэг шиг тэнд суудсан хаяг тоогоо бариасан. За хануугаг дагаа явчих гэж хоол унд идэ. Орж иж амтлаарай. Өглөө 11 цагаас нэгдээд хоол нь гараад эхэлчин. Тэгээд гоё хоолныхоо цагаар бас гоё Монгол амт гэж байгаа бас энэ манай комеди лаб зорж ирээд лаб нэр зорж ирээд гоё хоол идээрэй. За энэ үрээд лаб нэгээс хүрж байгаа цөөнгийн дугаар бол өндөрлж байна.